За бас нэг богинохон бичлэг оруулчихъя гэж бодож байна. Энэ ойрын үед одоо энэ дайралтууд, ходол хуурмаг мэдээллүүд бүр хэрэгс сэтэрж байна. Тэгээд энэ талаар бас богинохон товчхон шиг ярьчих гэж бодож байна. Одоо сүүлийн бараг 7-8 жилийн хугацаанд би чинь хорон дээр бас нэлээд удаан ажилласан, дүүргийн төлөөлөгчөөр ажиллаж исэн. Сүхбаатар дүүрэгт болохгүй байгаа асуудлуудыг маш их ярьдаг байсан. Хүмүүстэй бас их муудаж байгаа лайв бичлэгүүдийг сүүлийн 7-8 жилийн хугацаанд ингээд хийсэн байдаг. За тэгээд тэр бичлэгүүдийг маань ингээд тастаж оруулаад үгийн нийлүүлээд ийм янз янзын тийм одоо хүнтэй одоо муудаж байгаа, ширүүн дөрвөн ярьж байгаа энэ бүгдийг ингэж нийлүүлж одоо бүр замбраагүй цацж байна. Тэгээд тэрэнд маш их харамсаж байна. За тэгээд бас нэг зүйл гэх юм бол сая нэг 2 хоногийн өмнө бас манай том хүү Очирдэн маань нэг телевиз сайтад юм уу ярилцлага өгсөн байлээ. Одоо нэг энэ муухай хэрүүлт одоо эхнэр маань ингэж хүүхэд татаж оруулж ирж үг зааж ингэж хотлоо яриулж байгаад үнэхээр бас харамсаж байна. Миний хүү одоо Очирдэн 18 настай. Бид хоёр ч одоо 10 жилээ дөнгөж төгсөөд 18 таа байхад баг төрсөн байдаг. 17-т өнөөдөр 17-тод анх би их нэртэйгээ наран гарагтай танилцчихсан. Өнөөдөр одоо бас бид хоёрын танилцж анх үерхэж эхэлж исэн бас их нандин чухал өдөр байгаа. Тэгээд одоо өнөөдөр тийм өдрөөрөө бас иймэрхүү зүйл ингээд яриад байж гин гэдэг бол хүнхээр хүний амьдрал бол таашгүй байд юм байна. Үнэхээр болдгүй юм гэж байдгийм байна. Тэрийг би одоо үнэхээр ясмаханда шингэтэл мэдэрч байна. Сүүлийн үед одоо энэ эхнэрийнхаа энэ ярьсан зүйлсүүдэд одоо бас хүүгийн маань ингэж яриулсанд маш их харамсаж байгаа. Миний хүү одоо ярьсан тэр юмнуудыг нь би одоо эхэндээ бол бүр үнэхээр нулимс гойжоод үзэж чадаагүй. Тэгээд хүмүүс надад ийм зүйлсүүдийг ингэж ярьсан гэдэг ингэж ярьсан байлээ. Цагдаагийн дуудлагууд цагдаа ингэж би дууддаг байсан. Тэгээд нэг хоног авч явчаад буцаагаад аваад ирдэг. Тэгээд аав нь огт хайрхуу удаггүй. Эний чинь миний хүү ингэж худлаа ярих юм бол цагдаагийн байгуулагч нь одоо бүх зүйлийг шалгаад гаргаад ирдэг. Хин хизээ дуудлага өгсөн, хэнийг хідэн удаа дуудсан. Манай гэр бүлд тийм 102, 108-ын дуудлага огтоосоо байхгүй миний хүү. Худлаа ингэж олон нийтийн сүлжээгээр ярих чинь бас хуультай аюултай байдаг юм байлээ. Миний хүү ягаад ч ийм худлаа зүйлийг ярьж ягаад ч болохгүй. Миний үед яг үг зааж өгж энэ нөхдүүд яриулсан зүйлс бол байгаа л бах. Гэхдээ ингэж худлаа ярьж болохгүй. Дээрээс нь тэр сургуулийн хувийн эрэг хэргийг аваад ирдэг байсан. Маргааш нь одоо цагдаа дуудчихаар би ялыг нь үрдэг байсан гэх мэтчлэн ингээд маш буруу зүйлийг аав нь одоо 4 хүүхдээ өдий одоо олон жилийн хугацаанд зодж исэн бүр түүх байхгүй. Яагаад ийм зүйлийг ярьж байгаад бүр үнэхээр гайхаж байна. Миний үгүй яагаад ийм муухай зүйл яриулж үг зааж өгж ингэж яриулв гэж бодож байна. Дээрээс нь тэр цуглуулсан мөнгнүүдийг авсан манай аав гэж ярьсан байна лээ. Миний хүү одоо юу яриад байгаа миний үг. Одоо энэ ийм ярьсан болохоор чи энэ цагдаа нар ямар бизнес хийгээд тэр мөнгийг цуглуулсан гэж шалгаад бүх юмыг гаргаад ирнэ шүү дээ. Аав нь одоо бас энэ чинь манай найз нөхдүүд эргэн тойрныхоо мэднэ шүү дээ. Энэ чинь хүүхдээсээ хүртэл мөнгө гуугаад түүгээд явж идэг тийм ёс зүйгүй, хүүхдийнхээ хөдөлмөрлж олсон мөнгийг хуурж ингэж авдаг тийм ёс зүйгүй, бас тийм аргаа урсан яхаа алдсан хүн биш шүү дээ аав. Тэгээд яагаад ийм хачаа хачин зүйлсүүдийг ярьж байгаа юм дүүнэрээ янз бүрийн байдалд оруулж ингэж болохгүй миний хүү. Тэгээд аав нас ингэж хүүдээ бас сануулад миний хүү бол аавдаа бас гомцсон зүйлсүүд бол байгаа бах. Сая өнгөрсөн 100 сая тэр 4-8 жилийн ял өгөн мөгөн гэдээ ярьлаа гэж тэгээд исэн тэр зүйлс чинь болсон зүйлсүүд би 107 сард нэг компанийнхаа өөрөө бас хариуцаж ажилладаг манай нэг ойрхон хүний компани дээр байдаг одоо тэр компани мөнгөөр худалдаж авсан нэг 60-70 орчим ширхэг шинэ компьютерууд нэг газараас алгуулсан юм. Одоо байранд хийцэн байсан ингээд цоо шинэ компьютерууд байсан. Тэд нар маань ингээд нэг өдөр гинт бүгдээрээ алга болсон. Би тэгээд яаваа ийвээ тэгээд компаниас итгэмжлэгдсэн төлөөлөгч гэж гаргаад Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлц 102-оор дуудлага өгөөд тэнд бүр хэрэг нээгээд тэгсэн чинь маргааш нь одоо хулгайчийг бариад ирлээ гэдээ аваад ирсэн чи миний үг одоо аваад ирсэн байсан. Аав нь хүүгээ одоо самсаргүй авсныг нь огт мэдээгүй байсан. Тэгээд хамгийн гол нь би өөрөө мэдээгүй дээ бас хүүгээ авсныг нь мэдээгүй дээ тэгээд цагдаа магдаад
мэддэгдээд ингээд буу юм болчоо. Тэгээд тэр хэрэг одоо хэрэг үүсээд прокурор дээр очингууд би анх өгсөн яг чамаг гэж мэдсэн цагаас хойш огт дахиж байцаалт юм өгөөгүй, хүүгээ авсныг мэдээгүй байна. Бид нар ямар ч гомдол саналгүй энэ тэр гэж бүх байцаалт юмнуудыг нь өгөөд тэр хэрэг ингээ хаагдсан байгаа. Бүх зүйл баримттай ингээд явах ёстой. За тэгээд тэрэн дээр бас миний хүү маш их гомдсон байдаг юм байлээ. За дараа нь бас тэр нэг кибергейм тэрэгтэй тэмцэх газар бас аав нь ингээд нэг ийм хойно ингээд нэг хуурамч ийм хаягнууд ингээд ийм айхтар бургуу зүйлсүүд ингээд тавьсан байна. Янз бүрийн хүмүүстэй холбосон байна гэдэг. Эн чинь болохгүй байхгүй юу? Ялангуяа өөр ийм эмэгтэй хүмүүстэй холбоод ингээд зураг хөрөг нийлүүлээд тавихаар чинь цаана хүмүүсийн арга ирэ амьдрал нөхөр сүүдэр байж гин. Тэгээд тэрнээс ч юм болж одоо айл гэр салж хүүхдүүд өнчрүүл яах вэ? Ийм болохгүй зүйлсүүдийг миний хөө хийж болохгүй. Кибергейм тэрэгтэй тэмцэх газар өргөдөл өгсөн байлээ. Тэгсэн чинь одоо нөгөө торол хаягнуудыг нь хайж байгаа чамааг болсон гэж сая 3-4 хоногийн өмнө над руу нэг тим ярьсан байлээ. Тэгээд үгүй одоо бас би мэдсэнгүү гэсэн юм бас яриад ингээд нэг тиймэрхүү маягтай зүйлсүүд болсон байгаа. Тэгээд тэр чинь ингээд аав нь санамсаргүй байдлаар ингээд цагдаад бас нэр төрөө юм чинь сэргийлэхгүй бол болохгүй гэж сүүлийн үедэд энэ худлаа мэдээлэл тараагаад байгаа энэ сайтуудыг бас өгсөн. Тэд нар чинь ингээд баригдаад ирэхээр одоо бүгд аригчаад тэргүүтээ юм сэтгүүл ч юм уу одоо ийм шантаач ч юм биш хийж байгаа юм шиг ийм өөдгөө ажил хийдэг бас нөхдүүд байдгийн байна. Тэгээд нөхдүүдийг ингээд цагдаад өгөхөр бүр ноцож одоо энэ мэдээллүүдийг бүр тултал нь харлуулж ингэж аавыг нь одоо бүр үнэхээр хүнд байдалд ортол нь нийгэмд бүр муухай харагдуулж зохиож ийм зүйлсүүдийг ингээд ярьж дайралтуудыг өстө үнэхэрийн айхтар өгдгийм байна. Тэгэд энэ зүйлсүүд дээр одоо бас чи одоо аавыгаа ингээд ийм хүнд байдалд орсон үеүүдэд ингээд хамгаалаад өмгөөлөх ёстой айлын ууган хүү байтал миний хүү одоо ингээд иймэрхүү нэвтрүүлэг хийгээд явж идэг хүн ингээд миний үдэл зааж өгсөн баг. Миний үуч одоо маш дүлгөөхөн бас их томоотой залуу спортоор хичээлдэг сүүлийн олон жил живд хоёр одоо цухтаа бас хамтдаа бэлтгэл хийж явж байгаа. Миний хүү одоо 16 настайдаа найз охинтой болоод одоо хүүхдтэй болсон. Тэгээд аав нь тэр үед бүх цаг үед одоо сүүлийн олон жил ингээд хүүгээ байнга цуг ингээд хүүхдтэй болсон ч тэр миний хүү одоо хамтдаа ингээд амьдраад гэр бүлийг нь би бас ингээд бүгдээрээ олуулаа ингээд хамт амьдраад дүү нартайгаа миний хүү ачтайгаа хүүтэйгээ бэртэйгээ ингээд ээжтэй нь ингээд бүгдээрээ илэг бүтэн сайхан ингээд олон жилийн хугацаанд амьдарч ирсэн. Тэгээ одоо 2 хүүхэдтэй болсон байгаа миний хүү. Тэгээд тэр гэрээсээ хөөсөн гэж бас яригадаад ах шиг үн тэр бичлэгэн дээр тэр чинь өнгөрсөн саяын энэ хавар ээжтэй нь ярилцаад бас одоо ингээд нэг өөрөө бас нэг ингээд бизнес хийж байгаа юм байна. Одоо нэг тоглоомын төв ажилуулна гэдэг e-sport гэдэг тоглоомын төв ажилуулна гэдэг аав нь одоо компаниас дүүгийн компаниас хүүдээ бараг 300 орчим сая төгрөг гаргаад ингээд өгцөн бүр ингээд буцааж ямар ч уг нь бол хоёулаа ингээд буцаагаад цуулаад өгнөө гэж ярьсан юм а огт төлөөгүй миний хүү ингээд өгцөн байж хаа чи ингээд олон нийтийн сүлжээгээр аав маань ингээд миний мөнгөийг авцсан гэж ингэж ийм буруу ташаа мэдээллийг ингээд олон хүмүүст ингээд хүргэж ийна миний хүү болдгоо байхгүй одоо бид нар чинь бас хуйлтаа орон ингээд цагдаа нар дахиад миний үг шалгаад бүх юмыг нь гаргаадгүй чи энэ мөнгө хаанаас олсон яасан ийсэн ингээд шалгаад гараад ирэх учраас иймэрхүү зүйлсийг бити яриараа миний хүү бас ухаантай байгаарай гэж хүүдээ бас хэлмээр байна. За тэгээд дээрэс нь ээжтэй нь бол одоо маш их таарамжгүй байгаа даа. Ээж нь бол одоо надтай бас олон жил амьдэрсэн хүн гэхэд үнэхээр байж боломгүй гүтгэлэг мэдээллүүд, сайт, телевизүүдтэй ингэж ярьж ойлголцож ийм худлаа мэдээллүүдийг одоо маш их цацж байгаа. Тэр 15-нд бодорхчаатай хийсэн нэвтрүүлэг бол нийгмийг үнэхээр донслогсон. Урд өдөр нь одоо сэтгүүлчдийг цуглуулад ийм компанид бүр ажил явуулж байгаа гэдээ бүр над дээр зориулаад ингээд ийм айхтар нэвтрүүлгийг бүр бэлтэж хийсэн байт юм билээ. Маш харамсалтай байна. Олон жил одоо миний босгосон тэр нэвтрүүлэг гараад би 14 хоногийн хугацаанд хоригдсон. Хоригдсон шалтгаан нь юу вэ гэхээр одоо тэр зодож нүдсэн зүйл биш ээ. Одоо манад ажилдаг байсан тэр гэдэг нэг охин одоо өөрөө одоо манахаас одоо маш олон зүйлийг авч 9 сарын 30-нд би одоо нэг компьютерууд болон Wasco код нэг хариуцаж ажилуулдаг байсан компани дээрээс компани тамга гэрчилгээ гэрээнүүд цэптэй мөнгө гэдэг юмнуудыг офс дээрээс алдсан байдгийн. За тэгээд тэр маань Чингэлтэй дүүргийн
цагдаагийн нэгдүгээр хэлц дээр хэрэг үүсээд явж байгаа. Одоо тэгээд сэжигтнэр бол холбогдож байгаа хүмүүс маань маш их сандарч байгаа юм байлээ. Манад ажилтдаг байсан тэр нэг хоёр хүн бас холбогдоод явж байгаа юм шиг байлээ. Дээрээс нь эхнэр маань бас оролцоотой гэдэг ингээд нэг иймэрхүү айхтар зүйл болж байгаа. Тэгээд энэ айхтар хэрэгүүдээ далдлахын тулд одоо сүүлийн үед аавыг нь маш ихээр гүтгэж ямар нэгэн байдлаар одоо хориулахгүй бол болохгүй байна гэж ингэж одоо янз янзаар дайрж байгаа нь бол өөрснөө одоо ингэж хийсэн хэрэгээ далдлах гэж бүр үнэхэрийн улаарч байгаа. Тэгээд бүр сайт телевизүүдээр өөрснөөхөө хаяг дээр ингэж хуурамч мэдээллүүдийг одоо маш их тавьж байна. Тэрэнд одоо маш их харамсаж байна. За тэгээд олон жилийн хугацаанд энэ хийсэн лайвуудаас болж одоо ингэж хуурамч бичлэгүүдийг нийлүүлж тал талаас нь ингэж сошиал сүлжээгээр юм муухай хөгийн одоо өстөө нөгөө гэр бүлээ хүчрхийлдэг байсан хүн мэтэр ингэж худлаа ярьж байгаад бас маш их харамсаж байгаа. За тэгээд ээж нь бол одоо үнэхээр юм бүр байж болмооргүй санаанд багтамгүй бүр яаж ингэж хүний царай харнаа гимээр худал нэвтрүүлгүүдийг сүүлийн үед хийж ин хэвлэлээ урлаа урчигдар намайг одоо нэг юм хийхээр л ингээд нэг буцаагаа зөрүүлээд ингээд тэрийг давсан маягтай юм худал мэдээллүүдийг тарааж байна. Ээж нь одоо 6 сард гатгшаага битүүрч одоо бас энэ олон жилийн хугацаанд маш сайхан амьдарч ирсэн. Гатгшаага ингээд гараад явчихсан. Аав нь өнгөрсөн 100 хүүхдүүд хичээлд орох үед одоо хоёр жоохон дүүг нь хараад хичээлд нь зөөгөөд одоо ингээд бит гуравчин бас чадлаараа л хичээгээд ингээд бас ажлынхаа хажуугаар хоёр дүүгээ хараад ингээд эцгийн үүргийг гүйцэтгээ байж исэн. Огтосоо тийм та бүгдийг одоо зодж идэг, нүдж идэг тийм өгсөн өргөдөл манай эхнэр наран гар бол одоо анх удаа сая 10 сард цагдаад өргөдөл өгсөн байдгийн. Тэгээд тэр нэвтрүүлэг хийхээс өмнөх процесс юмнууд бол бас маш аюултай зүйлсүүд бас болсон. Би одоо зарим нэг зүйлийг одоо бас нэг яриад ингээд сонсгоод явчихгүй бол үнэхээр хүнд нөхцөл байдал үүсэж байгаа учраас би бас нэг богинохон бичлэг тавьчих. Энэ сүүлд 10 сард ингээд над руу бас ярьсан байгаа. Өөрөө ингээд нэвтрүүлэгт орохдоо бол маш их даруухан, томоотой, дүлгөөхөн тийм зөв хүн шиг юм имиж үзүүлээд бүр үнэхэрийн тавилттай байгаа юм билээ. Яг бодит байр байдал, зан харьцаа бол бас жоохон ширүүхэн талтай л да манай ихнэр. Үнэхэрийн тийм зодуулж, нүдүүлж исэн зүйл байдаг бол тухайн үед нь цагдаад мэддээд л явна. Тэгээд тустай амьдраад ийм олон сар болсны дараа ингээд ийм зүйлсүүдийг ярьж байгаад маш их харамсаж байна. Би одоо энэ бичлэгийг бас тавьж одоо над руу ингээд ярьсан бичлэгүүдийг би 10 сараас хойшоо ингээд өөрийгөө бас хамгаалахын тулд би ч одоо гүтгэлэгт ингээд байнга автаад байгаа учраас өөрийгөө хамгаалахын тулд ийм нэг богинохон бичлэгүүдийг ингээд залгахаар нь хажуудаа юусэн утсан муцаараа давхар рекорд хийж бас ингээд бичээд байгаа. Би ингээд нэг минут гарахны нэг жижигхэн бичлэгийг ингээд бас сонсгоод үзчихье гэж бодож байна хүмүүст. Хаана явсан бэ? Би чамайг афиш юм заяа. Хаана яваад байгаа юм бэ чи? Чам хамаатай юу? Яста чаа заяа. Хацнотми. Таны зүгээр арахгүй заяа. Ийм хэм бодохын харуултаа таасан за. Ийм надад удахгүй за харки хүлээгээд сууж юм. Харин афиш үү гэж. Сатармин. Ой. Сатармин заяа. Афиш үү гэж хамаа за. Би чамайг яасан? Хатинга чи намайг хийгээд мэдгүй заяа. Би бүх татах хамаатай муудаас гоонсон за. Зүгээр би утгаан заасан заяа. Гэж. Бүх юм. Чи юу зохиогоод байгаа юм бэ чи? Чи ингэж эргүүлж чахаар зүгээр уулзаж уучраад бол болохгүй мó ойлоо. Чи хэдэн сар Солонгост юу хийж явж байгааг нь мэдэхгүй явж байгаа чи. Юу хийж явж байгааг дийсэн чи. Эхийн цагаан тавтай шиг зүжээд байгаарай. Чи одоо юу яриад байгаа? Засаа өвдөр яваад чи. Бид хоёр одоо унтаагүй. Засаа өвдөр яваад чи за. За миний өгсөн тавьчлаа битгий ингэж орлох уу? Ямар ичдэг вэ чи болтой. Наад өөр хүүхдүүрийг хамаатан саднаас ичиж өгөөч чи. Өөр хүүхдүүдээ юу? Яас ичдэг юм чи наа яриа мэрэ чи бүр ямар амир өвдөрсөн чи юу хийж яваад ирсэн гадаад. Би жинка андаа.
Гэт нэг хэсгээс нь сонсоход нэг минут гарны ингээд бит хоёр ярьж байгаа бичлэг юмнуудаа ингээд хийсэн байд юм аа. Ингээд бодит зүйл дээр эхнэр мань одоо өмнө нь бол бас арайч бас ийм байгаагүй ингээд сүүлийн нэг хугацаанд одоо бүр маш амар ийм эвдэрсэн байна. Бид хоёр ч амьдарч явах үедээ аз жаргалтай үед бол зөндөө байсан. Сая тэгээ 14 хоногийн хугацаанд хоригдоход одоо хүмүүс юу гэж чиний байрыг зарах вдэ, чиний дугаарыг юу гэж зарах вдэ гэдээ ярьж байгаа. Миний гар утасны дугаар компани нэр дээр байсан дугаарыг манай дүүгийн компани нэр дээр байсан дугаарыг зарсан байлээ. Би одоо нэгэн олон жил сүүлийн олон жил бас байсан 9911 тэг гэдгээ бас нэгэн гайгүй дугаараас нэгэн өндөр дүнгээр зарцсан байлээ. Тэр маань одоо энэ Сүхбаатар Баян зүрх дүүргийн цагдаагийн 1-р хэлтс дээр 2-р хэлтс дээр шалгагдаад явж байгаа бас хэрэг үүсээд хохирогчоор намайг тогтоосон байгаа. За тэгээд King Tower-т байрлах бас тавилгатай байр маань зарагдсан байгаа. Тэгээд өөрөө бол хэвлээ урал ихтэй тэрийг зарсан гэдэг. Тэр байр бол одоо бит хоёр 20 онд одоо би унж байгаа машина бас нэг гайгүй үнд нь бодоод яг нэг ашиглалтанд орж байгаа шинэ байрыг авч исэн. Тэгээд тэр үедээ бол бас гайгүй бас боломжийн үнээр авч исэн байраа ингээд сая өөрийнх нь нэр дээр байсан манай их нэрийн. Би одоо хөрөнгө оруулалтын мэдүүлэг бүх зүйл дээр ингээд мэдүүлээд явдаг байсан. За тэрийг мань бас за ченжид зарсан байлээ. Ченж буцаага зарна гэдэг Irmax-т өгөөд би ингээд очиод уулзаад бас бичлэг юмнууд хийсэн юмнууд байдаг. За тэгээд дээрээс нь миний одоо хариуцч ундаг байсан одоо манай дүүгийн компани дээр байдаг машиныг бас хууль бусаар шилжүүлсэн байлээ. Тэр маань энэ Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1-р хэлтсээр бас хэрэг нэгдээд явж байгаа. За тэгээд сүүлд тэр иргэдээ хурал болж байхад нэг 50 эдэн сая төгрөг надаас нэгсэн гэд би бас өмнөх тэр нэгүн цэгийн нэг бичлэгэнд орохдоо ярьсан байдаг. Тэр бичлэг юмнуудын талаар бас үнээс одоо ингэж хууль бусаар ингэж мөнгө нэхэж авсан байна гэд хаан уул дүүрэг дээр бас шалгадаад явж байгаа. Бид нар ч бас хуультай оронд амьдарч байгаа. Тэгээд би бас эцэст нь нэг хэлхийг хүсэж байгаа зүйл юу вэ гэхээр бид нар ч одоо хуультай оронд амьдарч байгаа. Шүүхээр хэнийг ч гин буруутай тогтоогдоогүй байхад ингэж яргчин, зандалчин, алуурчин янз бүрээр ингэж хэлэх ирэх одоо яг үннийг хэлэхэд хүнд ч байхгүй. Бид нар сошиал сүлжээгээр бол одоо хэнийг харлуулмаар нь ингээд зохион байгуулалттайгаар бүр өстой хог новш хинч ч болтол харлуулдаг юм байна. Би одоо энэ бичлэгийг хийхээс үр замгүй болсон байна. Намайг одоо өчигдөр орой 8-9 цагийн үед шүүхээс залгасан. За тэгээд өнөөдөр одоо таслан сэргийлэх арга хэмжээг өнөөдөр баярын өдөр 1 цагаас өдөр хурал болноо. Тэгээд ямар ч үсэн 20 тийм арга хэмжээ авах тийм хурал болох юм байна гэж байгаа. Би одоо хилмигдэлт одоо 37 оны хилмигдэлттэй холбоотой баримт мэдээлэл зүйлсүүдийг харж исэн болохоос биш ингэж одоо яг над дээр ингэж тулж ирж олон жил амьдэрсэн эхнэр маань ийм айхтар зүйлсүүдийг ингэж худлаагасаа зохиож ярьж ингэж харлуулж байгаад харамсаж байна. Сая одоо өмнө нэг 14 хоног хоригдчоод гарч ирлээ гэдээ бас сайтуудаар явсан. Энд чи одоо мэдээж миний хийсэн яг би одоо өөрөө ингэж айхтар хийсэн зүйлс юмнууд нь ингэж тийм тодорхой нотлогдоод байх юмнууд ингэж байхгүй байгаад идэг. Цагдаагийн дуудлага юмнуудыг шалгаж үздэг. Одоо тэгээд насаараа хөдөлмөрлж босгосон зүйлсүүдээ би одоо 14 хоног хоригдоод ингэж гараад ирэхэд миний байр, машин, дугаар эдэр байхгүй болж байгаа бол үнэхээр харамсаж байгаа. Маш их хөдөлмөр гаргаж, маш их цаг зав гаргаж энэ амьдралыг би босгох гэж хичээсэн. Зүтгэсэн, эхнэр маань ч зүтгэсэн. Надтай зөв хоёулаа одоо амьдралыг жинхэнэ нойлоос нь эхэлж хөдөлмөрлж зүтгэсэн. Тэгээд одоо ийм өөдгөө байдал үүж нийгмийг донслохож ингэж худлаа мэдээллүүдийг бүр компанид ажил болгож юм найруулж ингэж хүмүүст хүргэж байгаад маш их харамсаж байна. Тэгээд ямар ч үсэн би энэ бичлэгийг одоо тэгээд энэ их сошиал давалгаанаас болж одоо хоригдож магадгүй нөхцөл байдал үүссэн учраас ингээд тархан зүйтэй дахиад өөр баримтууд надад маш их байгаа. Би одоо яг шүүх дээр одоо хэрвээ асуудал үүсэх юм бол би одоо гаргаж тавина гэсэн нэг тийм бодолтой байгаа. Тэгээд та бүгдийн ярьж байгаа шиг бодож байгаа шиг тэр амир зүйлсүүд болоогүй. Манай эхнэрийн энэ харталт бухимдал энэ зүйлсүүд одоо хэрэгс хитэрсэндээ ингэж ийм айхтар зүйлийг хийж байгаа. Би одоо эхнэрээ бас сэтгцийг нь шалгуулъя гэдэг хүсэлтийг цагдаад өгсөн байгаа. Мөн мансуурах бодис ямар нэгэн зүйлс хэрэгжилж байгаа юу? Энэ бүгдийг бас шалгуулах хүсэлтийг бас мөн хандсан байгаа. Тэгээд энэ бүгдүүд маань
ямар ч байсан шалгалтаатахад би одоо үнэхээр гайхаж байна. Яагаад ийм хүнд нөхцөл байдал үүсээд ингэж айхтар гүтгэлэг доромжлогод гинт гараад ирж байгаа юм бол манай хүн ч одоо өөрөө бас ширүүн ааштай хүн учраас үнэхээр би тэгж зодож нүдэж дарамтлж хохироодог зүйл байсан бол тухайн үед нь ингээд цагтаа шууд дуудаад ингээд асуудал юмаа яриад хилээд явах хэрэгтэй хүн. Тэгээд ингээд ийм сүулт нь одоо ингээд гинт гарч ирж ингээд тусдаа амьдраад олон сар болсны дараа гарч ирж ийм зүйлсүүд ярьж байгаад бол маш их харамсаж байгаа.